Буурын голын давс. Нуурын давс дарайтал ургажээ. Зарим нутагт давс шүтлэх гэх юм ч бий. Нутгийнхан энэ өвөлдөөн мал тэмээндээ өгөх, өөрсдөө хэрэглэх гээд намар зөндөөн давсыг нуураасан гаргасан нь энд тэнд овоолоотой харагдана. Нуураас хоолны давс, малын хужир авахд төдийлөн нарийн ажиллагаа багаж хэрэгсэл шаардаад байх нь гайгүй. Үзүүртэйх нь царил, лоом, томоохон хүрз, бөхөөхөн шиг шуудаа байхад болно. Нуурын өнгөн хэсгийг царилаараа хуулж, цоолоод давсны тогоо гаргаад ирнэ. Тэр тогооны ирэмгээр нуурын давс нь дарайтал ургажээ. Түүнийг хоёр хүн цохихын цохиж, утгахын утгаад давсаан гаргана. Ийм нэгэн өнгө төрөх алтайн цаадах говь ээж хайрхны бэлд хэдэн зуун мянганы тэртегээс оршсоор. Бид нар зогцол 2 сумын зааг дээр ирсэн байж. Буурын давсны орд газар гэж нэлээд том талбайтай өндөр галуунчтай давс гардаг юм орд газар байна. Тэгээ энэ давсны ордыг яг 50-аад оны дунд сүүл рүүх нь Орос Монголын экспедиц явж энэгээр явж байхдаа албан ёсоор буурын давсны орд газар гэдгээр нь тэмдэглэж нөөц мөчөмхөд багцаа юм гарсан байт. Тэгээд тэрний дараа цогцсон нэгдлийн дараагаар нөгөө гадаад яамны сайд байсан аварцад нэгсэндээ ажилласаа бууга цогцсон дараагаар ажиллахаар давшилт нэгдлийн дараагаар ажиллахаар хэрэгтэй болоод ирээд давс олборлох ажлыг ерөнхийд нь эхлүүлсэн. Тэрнээс өмнөх нутгийн ард иргэд баг зэрэг олборлож байсан л та. Буурын голын давс нь эртнээс наашил энэ нутаг гол цаашлаад аймгийнхаа хэрэглээг бүрнээ хангаж байсан хорд юм. Хэдэн зуун тооноор нь ачаад л явна. Дараа жил нь хорсон хотойсон шинжгүй ахаад л давс хужраар дүүрэн өглөгч буянтай нутаг. Харахад бол бид нар ингээд нүдэнд бол ийм л газар харагдаж байгаа болохоос ерөөхдөө том нуур байгаа юм. Давсны ийм том нуур. Тэгээд яг хөрс дээр өрөм нэг тузаан биш юм чинь 10-15 см орчим одоо тузаантай юм өрөм тогтцсон байгаа дээг өрнө. А бид нар бол ингээд нууран дээр зогсож байна гэсэн. Тэгээд энэ өрмийг ингээд цоолоод тогоо гаргаад тогоон дотроос угаасаа бэлэн давс байж тэндээс ингээд цоорхоо шангаар шүүгээд гаргаж ирэл. Эрэг дээр нь ингэж эднэр шиг ингэж овоолоод хатаагаад хатаасан давсаа тэгээд ачуулж байгаа. Тэгээд тэр нь цаашаа тэгээд зарим жижиг үйлдвэрлэл байж тэрнэж явах шиг зарим янз бүрийн байдлаар л шилжиж байгаа. Тэгээд ер нь яг буурын давсны ордыг бол бор давсны орд гэдэг. Гэхдээ энэ дотроо бол давсан цагаан байгаа юм. Бүр одоо өндөр агуулмжтай давс нь бор байгаа юм. А энэ цагаан нь бол агуулмж бас багтай. Тэгтэй цагаан. Хүмүүс яг миний мэдхийн нутаг усныхан бол бор давсны л бат хэрэглэдэг. Давс гээ чин чухамдан амьд амьтны оршин байхын нэгэн тал нь. Үнэн дээр дэлхийд өрн давс хамгийн өргөн тархсан химийн нэгдэл байх. Түүний ашиг тус хийгээд хор хөнөөл яг ижил. Тун хэмжээг нь тааруулбал эм, ихэдвэл хор. Ер нутаг нутгийн төдийгүй дэлхийн давс эрдэсүүд олон янз. За давс бол хүн төрөлхтний үндсэн хэрэгцээний нэг. Ерөөсө давсгүйгээр давсны уус хумалгүйгээр биологийн амьд амьтныг бол төсөөлөхөд боломжгүй. Энэ нь болохоор өөрөө юу юм бэ гэхээр амьд одоо сүүн тэжээлтэн, сэр нуруутан, хөхтэй амьтдын цусны одоо найрлаганд энэ физиологийн уус хумал гэж нэрлэдэг одоо натрий хлорид химийн тамян тий. Энэ бол үндсэн одоо орчин болж өгдөг. Тийм учраас бол давс бол одоо хүн төдийгүй амьд амьтан, байгаль, таван шумаал одоо бүх зүйлд амьд амьтанд бол хэрэгтэй. Тэгэхээр бол давс бол уусаа хүн төрөлхтний бол байнгын хэрэгцээ. Бид нар энийг эмчилгээний зорилгоор, хүнсний зорилгоор, замун одоо хоолнд амт оруулах зорилгоор, гоо сайхны зорилгоор гэдэг олон янзаар хэрэгэлдэг. Эртээ цагт бол давсаа тааран шуудай данцан хүдийд савлаад тэмээн жиндээ ачаад хөдлөхийг харах байсан. Жаахан наантай социализмын үед бол Улаанбаатарын 22 дугаар баазын цэнхэр гучууд игнэн зогсоод ачиж байхыг харах байлаа. Харин одоо бол энэ мэт цөөхөн хүн л өөрийн хэрэглээний давсаан малтаж байгаа төрх үлдэжээ.
Дасцог гэдэг дарга ирээд энэ ажлыг үргэлжлүүлж тэр үеийн тухайн үеийн Улаанбаатар хотын одоо 22 дугаар баазын жолооч нартай гэрээ хэлцэл хийж тэр жолооч нар Улаанбаатараас шууд авчир өвстэй өрлөж ирж ин хойд бухтын бор урлагийн бааз дээр өвсөн болгоод буцахтаа эндээс давс очиад Улаанбаатарын одоо 1 2 дугаар долооны 2 3 дугаар захлагааснаас өргөж очиж ирсэн. Ийм нэг тухайн үед ийм эргэлтэнд ороод асар олон зуун тонн давс бол зүүн тийш ачигдчихсэн. Тухайн давсны артел гэж юм байгуулагдсан. Ерөнхийдөө 120 30 орчим хүн одоо байнга ажиллаж ирсэн. Тийм одоо хүчтэй тийм үе байлаа л да. Тэгээ 90-ад оноос хойш нэгдэл тараад нэгдлийнхэн тухайн давс ажиллаж ирсэн хүмүүс нэг хоршоо болж нэг ирээд хэсэг давс гаргаад тэгээд одоо тийм төвлөрсөн худалдааг хийх боломжгүй болгоод ерөнхийдөө ингээд ажил зогссон. Гэхдээ яг хуу орон нутгийнхан бол одоо ингээд гараа ингээд ажиллаж ашиглаж байна. Тэгээд эндээс шууд ганцыг ачуулж явах шиг байна. Тэгээд зарим нь одоо жижиг одоо үйлдвэр байгуулаад дээр нь төхөх ажил хийж явах шиг байна. Өөрийн гэгээтэй уралдан жижигхэн амбартаан орж яваа энэ хүнийг Максим гэнэ. Баян тоороод насаараа амьдарч байгаа. Эднийд буурын голоос давс ачигдаад иржээ. Энэ жил тэрээр гэргийн ган дулмын хамт 6 тонн шахуу бор давс татжээ. Энэ өвөл хавартаан түүнтэйгэн зууралдана гэсэн үг. Ингээ бүхэл хөдөөрөө ингээ хайжээ. Угаасан давсаа ингээд энд ингээ гаргаад атаад ингээд угаа тавиад ингээд сайхан ингээ атаагаад ингээд үтээд том шигтэйг нь ялгаад эмхүү юм. Ингээд одоо ингээд атаад ингээд энэ угаачтай энэ шуудатай давс бор байх нэг тайчтэй ингээд. Тэгээд нэг тэгэл савалтай юм да. Өвөл уттай мó. Өвчнө атаатна. Тэгээд аттал давснуудаа бүгдийг гадаад савлаа тавьлаа доо. Хэрэгцээнд өрөхгүй бэлдээ. Одоо энэ бол яахгүй тагаа хойш гаргах нэг атаа савлаад тавьчихна. Биеийн давснаа одоо баг 40 жил ажиллаж байна да. Баян. Тэгээд сүдний одоо яг хоо энэ орон нутгата хэрэгцээнд нэг бэлдэж өгдөө. Энэ гоо одоо ногоо давсалчихна. 2 жил болоод энэ тоор тэгээ тавьчихад 2 жилд үсгэд хэмээрэл байж идэв. Тэгвэл худалдааны цагаан давсаа тэгвэл сар муцтай шүү дээ. Гэхдээ ялгаагаар ондоо ялгаатай. Юм тэгэхээр хоолнд тэгээд арьс мас давсалж болно, арьс шир хэрэглэж болно. Тэмээ мал дааж өгч болно. Малаа хожим цагаан тэмээнд бол одоо энэ караад гарсан юм чинь давсыг дуурлаа шүү дээ. Бог малч иднэ нэг давсыг бол. Хожирсахтаа идэхгүй амт баг байхгүй. Тэгээд татаагаад аваалаа ингээл бохор давс гарна. Тэрний чинь гадаа тор морондоор атааж игаал угаагаал. Тэгэл дахиж атаагаал, тэгэл савлаал. Хужир борзонгийн түүгээл нэлээх ажилтай. Одоо өнөөдөр монголчуудын дунд нэр нь их тархсан хужируудын төхмөн хужир гэж байна. Төхмөн хужир, за морти хужир гэж байна. За тэгэх юм бол ингээ харах юм бол энэ хоёр өнгөний хувьд бол ялгаатай байна, тийм үү? Морти хужирууд бол ийм одоо байгалийн гаралтай бор цайвар өнгөтэй бол төхмөн хужир ийм тод цагаан өнгөтэй тийм хужир. За тэгэхээр хужир бол байгаль дээр байдаг нэг төрлийн давс. Тийм. Энэ бол одоо мал ахуу таван хушуу малын практикт хэрэгэлдэг. Энэ нь өөрөө маш сайн үйл дагдаг. Тэр нөгөө таван хушуу малын одоо хоол босруулах замаар дамжаад тэр одоо хоолыг дахин боловсруулдаг одоо хөвдөг амьтдтай шүү дээ тийм. Энэтэй холбоотойгоор энд хужир бол одоо малын хоол боловсруулалт нь маш чухал нөлөө үзүүлдэг. Энэний хийсэн одоо манай мал эмнэлгийн хүрээлэн хөдөө аж ахуйн хүрээлэнгийн эрдэмтдийн хийсэн судалгаанууд бол байдаг юм лээ тийм. Хужир бол монголчуудын энгийн хэрэглээ. Энийг бол одоо бас ангаах ухааны зорилгоор хэрэгэлдэг, хоол боловсруулах өвчнөд хэрэгжилж болно, ходоодны өвчнөд хэрэгжилж болно, гидсний өвчнөд хэрэгжилж болно. Тодорхой тунгаар найруулад хэрэгэлдэг, уудаг ийм аргууд бий. Тэгэхээр бол одоо газарт байдаг хужируудыг бол
тухайн манай орон нутгийн ард иргэд бол одоо хэрэглээ суурсан ийм одоо асуудлууд байна. Сараа зөндөө ятган угаахта. Зөндөө ялгаан. Тэгээд хожины төөн вэ. Одоо хожины түүгээд энэгээр унгаа гадаас нь шилэл ингээд энэгээр унцтай. Тэгээд унгаа хайчтай. Энэгээр ингээд хожин байж байгаа тэр. Савд хийгээ тавьчих. Тэгээд караа тогтоох малтай айдав тогтчих. Малтаа гэл. Тэгээд хожин тогтчих. Энд би 5 6 таныг ацаарсан. Яа таатаал. Тэгэхээр 6 тандаас энэ хойт идэв тогтцол байж. Тэгвэл хэрэгэлтэй энэ. Ингээд самбарч тэгэл аймаг орол аймаг ханчиж байгаа манай аймаг хадвал. Өвгнөө гадаа давсаа тээрэмдэн ялгаж байх оронд гэргийн ган дулам нь бидэнд буурын голынхон давсны чанар амт юунд хэрэгэлдэг талаар ярьж өглөө. Ер нь тогоонд хийсэн цай буцлагын хооронд л болж өнгөрсөн яриа. Шүд амаа авгаа бол одоо над чиг ийм тэгхүүр цагаан шүттэй байна. Ер нь сайн байлээ шүү. Хоол амаа зайлж барих. Шүд угаах бол оогоноос илүү ам цэвэршин, аман дотор бол маш их цэвэршин. Би хүүхдүүдийг ч хэлдэг энэ улсууд ч гэсэн ахмад уу цуглж бариад гэхдээ чиний шүд яагаад ингэ сайхан байдгийг гэхдээ ерөөсөө таанаас яг үнээр нь хэлэхэд бол буурын давсаар л угааж исэн. Ус уцалгал буурынхаа давснаас хийгээл юм уу уснаас тусаагаад юм уу тэгэл ам агуулж исэн. Тэгэл миний шүд бүрэн мөсөн бөхчцсөн. Энэ зуур өвгөн хатааж ялгсан давсаан тээрэмдэн. Тээрэмдэх үйл явц нь Максим гоон хэлснээр бүрэн автомат ажиллагаатай. Одоо ингээ угаагаад атаатад авах юм. Одоо ингээ шууд татна. Ингээл. Ингээд татна. Аюу, тэнцээ хүндэтгэж авах. Өөртөө хэлсэн амраа. Үнэхээр энэ одоо энэ ингээ тээрэмдээ үнэхээр авах санагдсан. Ногоосоо татсан танаа. Ихэнх авах ногоосоо тэнцээ. Ломбор дээдлэр хаглаад борзонгийн авч тавьчихаал. Тэгэл күрзээр утгаж авч овоолж игаал, жаахан атааж игаал. Тэгэл савлаад хойроос машин күнээр одоо битэр өөрснөө гаргадаг байсан одоо чадхаа байсан тэгэл хүн амтан гуугаал гаргаад өгөөч гээл заримдаа хүүхдүүд эрэхтээр гаргадаг л. Тэгэл наашин даттیں۔ Да. Машинд хөөс хүчин өгөөл бензин досон хийгээл тэгэл татчихаал. За нэг жилд нэг 5 тонн давс хийчин да манах. Энээс том гарч ирнэ. Энээс том гарч ирээ бид нар юу яадаг штэ. Уут муутанд цоолчих гээд байдیں۔ Тэгэл ууранд хийж нүдэж игаал. Ийм жижиг болгож игаал. Тэгэл бүхэл давсыг тэгээ хийчихдээ шүү дээ. Их ажилтай. Тэгээд 2-3 давхар ажил хийж чадахгүй юмс ганцхан одоо давсаал хийхээс яах вэ гэж бодож байгаа. Энэ жаахан бараатар өнгөтэй байгаа. Энийг угаа бол энэ гой цагаан болно. Тэгээд битэр зүгээр дээрээс давс явуулаад гээд байгаа. Тэгэхээр зүгээр барааны төвж саунд хийчихэж игаал. Эний чинь дулаараа дэрэгтэр угааж байгаа гадаа тавьж атаачгаал. Тэгэл савлчих. Би голцсон угаар. Угаагаа татаахтараа тэгэл 2 зэрэг уйлан дэлгэцэн дээр нь тавиад атаачихна. Тэгснийхаа дараа киллээд унахтараа зэрэг голцсон би савлал багцаатай. Би олон кетчупны сав ингээд утгуур хийчихсэн. Улаан утгуурнууд томч байгаа хэлийгч байгаа 500-ийнх байгаа бүр нэг 300 г байвал жижиг тэр нь ингээд нарийнхан болоод хэлэхэд их амар хинчихэд амар. Тэгээ хөгшин голцоо хинжин би голцоо хийж игээр уутан да. Тэрмэндээ татахын татахгүйгийн зүгээр ингээд бүхлөөр нь томын уурнуудыг хаглаад бүржэн дээр даавууд өсөж байгаа дээрээс нь угаагаал шүүрээр гаргаад шүүрдэж яваал шүүрээр гаргаад тэгээд атааж агаад атцсан манайд ч бараг л голцоо дулаан газар ер нь дорхоноо атчихна. Тэгэл савлаад 1 килтэй хийн, 2 килтэй хийн, 500 грамтай хийн. Тэгээ 3 янзаар л хийчихдээ. Тэгэл ингээд телевизээр давс малын хэмжээр одоо хөрхингөө бөөр хэлээд дүүцсэн байна. Тэнийг гэвчтэй гоё басна юм. Тэгээ тэрний чинь яг чатаар кат гаргаад зараад байхгүй л тэгэхээр тэрний хөлөг татахаа гэж. Би одоо ингэж бодголаа тэгэл тэр яг тэр дүүцсэн байсан бол да. Тэгэл
тоглох байраар таараад далаа гойж ийлээ. Гэхдээ тэнийг би харж байгаа. Тэсэд одоо ингээд би хийвэл тийм даар гэж хэлээ харагдаа. Гадаа том байгаа та. Том муу хахад хүчгүй. Тэгээ нэг тарах янаа маш татсан. Тэгээд янаа мал авахтаа тэгээд хүүхдүүд хамт бол байж байгаа. Яг гэнэ. Тэгээд нэг тийм надтай 그때 다시 뭐 호수에 다시 고다고. Энэ бол энэ цагаан бол манай эндхийн гэж энэ цагааныг ууддаг. Энд ч одоо цайны давс гэдэг нэр бид. Цайны цагаан давс байхгүй юу. Тэгэхээр цайны давс гэж ууна гэж манай эндхийн мэддэггүй. Зүгээр ганцхан энэ бор давсыг л уудаг. Энэ чи шорог. Амсгад бол энэ шорог. Давс л баг. Тэгэл би энэ цагаануудыг ялгахчтэй ялгаад тэр мал хоёрыг давс руу мал дөгдөг давс руугаа хийчихсэн. Манай хатам энэ тэр битэрэг айлуулсны дараа одоо буурын давсны усанд орж ийн гэж явдаг байсан. Тэр ч юм юунд сайн байсан. Би тэгэл дангана 80 хэд хүрэл насураад байдаг усуд байсан. Их сайн байсан болов ийм дэнэл гэж би бодод байна шүү дээ. Ер нь давстай шоргог хар цайгаар хүнний хийгээд мал тэмээнийхэн бэртсэн хөл гарыг эмчлэх нь нүүдэлчдийн түгээмэл арга. Буурын голын усанд орно гэдг нь аршаанд орохтой ижил зүйл. Тэгвэл Монгол орон өөрөө бол асар өндөр аршаанаар одоо баялаг. За мөн шавар эмчилгээ гэж байна. За тэгвэл ерөөсөө энэ аршаан эмчилгээ гэдэг нэрлээд байгаа тэр газрын гүнээс гарч ирж байгаа аршааны дотор нь халуун аршаан, хүүтэй аршаан гэж хуваадаг байхгүй юу? Хүчлэг, шүлтлэг аршаан, азотын нэгдэлтэй аршаан, хөвөрлөг аршаан гэдэг олон янзын аршаан байна. Шавар эмчилгээ одоо бидэрт хужирт аршаан сувлын шавар тавиулдаг, оргил аршаан сувлын шавар тавиулдаг, ар өвөр жанчлалд очиж шавар тавиулдаг тийм үү. Тэгвэл тэр шавар гэж нэрлэдэг байгаа газрын одоо хөрснөөс гаргаж ирж байгаа тэр шаварлаг өөрөө бүтцсэн маань үндсэндээ дотроо олон төрлийн эрдэс давсуудыг л агуулдаг. Тэгэхээр бол бид нар энэ давсны одоо давс гэдэг ерөнхий нэрийн доор байгаа маш олон төрлийн энэ элемент эрдсүүдийг хүний биед одоо дотор ууж хэрглэж болд юм байна. Ороож шавшиж хэрглэж болд юм байна. Төрхтэй юм байна тий. Дотор нь одоо аршаанд жишээл бид нар ордог шүү дээ тий. Тэгвэл ийм олон янзаар хэргэлдэг. Зүгээр сайхан цэвэрхэн давс аваач ламг шинжилгээнд өгсөн. Сайн давс. Та нар яод мод хийгээд яг анх эхлээд эхэлж явахдаа 11 онд юу яасан лаврант энтер тавиасан. Яод жуулаарэ тэгжсэн. Тэгж ягаад ер нь давсан масан шинжилгээнд өгөхдөө 8 ихт өгсөн чинь уул нэг сайхан давс байна уу? Нэг юу хийгээд хэрэггүй юм байна уу? Яод мод хийгээд холж хэрэггүй юм байна. Яг байгалийн байдгаар нь хээ таяр гэсэн. Тэгээд одоо тэрүүгээрээ л хийчихдээ. Шууд хойноос татаж ирээл хийгээл жаха ууцаавны байдал жаахан үнэтэй байхын 50 уутнууд бас жаахан үнэтэй. Манай энд чинь 50 уут 2500 гурилын уутнууд чинь. Тэрний ч одоо 1 жил л хэрэглэнэ. Хойноос ингээл савлаа татаал авчирал буулгаад тэгэл давс хийгээд дуусахад энэ цэлбэ уутнууд чинь тэгэл урагдаж идэв шүү дээ. Махтай хойлоо шорог хийгээл иддэг. Тиймэд бол бас хинжээнээс гитэрсэн шорог юм чинь бас хортой л байдаг байх. Зүгээр яг хоол цайндаа тааруулаад идэх юм бол хор байхгүй. Сайхан. Би бас жаа хотоодор жахан тааруухан тэгэл би яг таарсан хоолндоо хийн цайндаа тааруулж хийн. Тэгэхэд бол над дээрөөсөө хотоод гидсэн бол мэддэгдэх юм байхгүй. Сайн л гэж бод. Буурын давсыг би сайн л гэж бодд юм аа. Би байдалд бол эрүүл мэндэд их сайн давс байгаа. Яаж харин тэгээд манай энэ говь алтайханд нэг юм орд гарсан да. Тэгээд мэдээж одоо аймаг орон болгонд одоо бид нар ингээд нөгөө мэрэгжлийн онцлогоор ингээд 21 аймгаар явдаг. Аймаг болгонд одоо давсны их үүсвэртэй нуур байна тий. За мөн одоо давсыг гаргаж авдаг өөрсдийн аргууд байна. Одоо жишээлбэл Өмнөгөө аймгийн 3 төс суманд 3 төс сумын алдартай хөх давс гэж байна. Өмнөгөөгийн тэрийгэ шүтдэг хамгийн сайн одоо таардаг. Зүгээр ер нь Баянгор аймагт байдаг одоо цагаан нуурын давс гэдэг байна. Төв аймагт байдаг давс гэдэг байна. Тэгэхээр ер нь бол ингээ харахад тухайн орон нутгийн тухайн аймгийн тий эсвэл тухайн сумын хүмүүс тухайн давсаа бол одоо маш сайн хэрэгэлдэг, өвөг дээцээс уламжлаад хэрэглээд ирсэн ийм уламжлалтай. Давсаан худалдаанд гаргах хүртэлх үйл явц тун энгийн.
Давсаа ялган, хатаан, тээрэмдэн бас уутлна. Эндээс 50 гаруй километрийн цаана орших буурын голдон үүнийгэн хийж болохч хоёр хөгшний нас нилээн дээр гарсан хүн хүчгүй, тог цахилгаангүйгээд олон бэрхшээл бий. Сумаатай захиалгатай. Захиалга тэд одоо би бүхэл нь 100 кг. Унтгал 100 кг ингээ 200 кг давс бэлтчихэж байгаа хэд бүгд. Тэгээд энэ унаа хараад байж байгаа. Багийн дарга очиодсон байгаа. Ирээд унаа гаргаж өгнө гэсэн үг. Одоо ингээ хэлгаар амын ингээ тавиад ингээ отхороор нэг тараагүй. Тэгээд уусаад бэлэг өчтөг ингээд аваад яваад байгаа юм биш үү? Надад тийм. 50-ын задал чинь наастаа төлөхөөсөн жоохон бид чадламаа та. Тэгээд нэг чадахгүй хай. Нөө уут энэ ч уутай нэг үнэтэй сардаг утаа. Нөгөө ялгийн бас тусад надтай. Одоо захиалгаа. Тэгээ энэ үгтэнтэй ингээд оозуурын мөнгө нь кэгтэнд ингээд зориулт яваад тэгэл хөлтчихгүй л байгаа. Таатай. Одоо сумдаа шатаанах танаа бүрэн давсаад хотлоо хаа гэж дэлгүүр хаахад дэлгүүр даваад үзүүлсэн таанарт. Тэгээд хэрхэд дэлгүүр суугаа байх. Манай буурын давс чинь тэгээд хүм матгүй хэрэглээд буйнтай давс байхгүй юу? Энэ гал тахдаг давс. Тэгээ ийм том давсаар ингээд гал тахдаг би ялгаад ингээд уутад хийж хаал. Тэгээд уусуудыг галаа дахихдээ л өчтөө. Энэ их хүчтэй том дуурна гал тахад. Хэцгэн жигэн. Хэцгэн жигэн штэ цай майгаа авахгүй болох гэж. Яа тийм том буудах. Тэгээд боотнаа. Аль юу яа. Даас гал нь шатаад дууссан баха би. Гал төлөөд. Гүр төлөө яах юм бэ? Аль за энэ төлөөн дээр тавилтаач. Тэгээ нуураас гарахтаа энэс сая нэлээд томыг хүзүүлсэн шүү дээ. Манай атгсан гараж ийн. Энэс том гарддаг юм уу? Гарт болно. Зарим нь чулуучсан байгаа. Хүчилдэхгүй. Чулуучсныг ламбар нүдэд багаад. Одоо дуурчин. Одоо дуурчин. 2 бат гэчлээ. За 3 бат гэчлээ. 3 кисэм үү 4 кисэм. Тэ. Тэр үчирээ тоосод тэр гатгаар энэ ингээд яаж гэрх муу юм хөөж байгаа юм гэдэг. Тийм одоо ч тэр. Муу юм хөөж байгаа юм ингээд боодаа. Одоо шүр илүү өсөхтэй биш. Тэгээд хөөж муу юм боодоо бүрээ хоогт яадаг. Юуг температур бодчих юм. Тэгээд тэгдэг. Буурын голын давс олон талын ач тустай. Давсаа хоол унтанд хэрэглэхээс гадна түүний ус буюу хансан уусмалд орох янз бүрийн жин тавих нь эмчилгээний нэг хэлбэр. Одоо усууд хэлдэг шүү дээ. Юудчулсан давс амт буутай буурын давс их амт сайтай байна. Цайр хийхэд хоолор хийхэд гэж ярьдсан юм билий. Би ч одоо нэг мэдээд байнга л энийг гал ууж идэг. Одоо тайгаа уудлаа. Одоо болно. Заримдаа би бүхлөөр нуун, заримдаа датчихад уун хамаа авахгүй өөрөө бол хоо тайндаа бол. Улсууд бол ер нь залуучууд нь бол дангана нунтаг давс уун гэж хэлдэг. Тэгээд энэ терминдээ татаал. Гөгчүүл голцоохон шиг бүхлөөр нуунаа, оргоор нуун л гэдэг. Манайх бол холцсон байхгүй. Буурын давс ерөөсө байгаагаараа л байгаа. Зүгээр ер нь бор давс гэдэг маань байгаль дээрээс аваад гаргаж ирсэн технологийн боловсролт хийгээгүй цэвэршүүлээгүй давсыг хэлж байгаа. Байгаль дээр байдаг одоо бид нар оргиороо гэж ярьдаг те натураараа байгаа давс нь. Тэрнийг одоо үйлдвэрийн аргаар боловсруулад илүү одоо хольц юмын цэвэрлээд ялгаад техникийн боловсролт хийгээд бутлаад нунтаглаад хэрэглэхэд бүр ингээд дөхөнтэй болго бүр нунтаг хэлбэрт оруулаад ирсэн цагаан давс хэрэгжилж болно. Ер нь бол болно аль аль нь бол онцгийн одоо юу гэдэг юм магадгүй яг ангаа ухаан талаас шинжлэх ухааны талаас бол өшөө илүү нөгөө илүү нэмэлт бодисуудын цэвэрлээд ялгаж авсан энэ
энэ хүн зориулсан, хүний бие зориулсан ийм давсаа хэрэглүүл шүү илүү. За магадгүй яажуулсан давс гэдэг янз бүрийн баяжуулсан одоо манай говь руу маш их өргөн тохиолдог энэ бамбай өвчин те яодын дутагдлаас болж үүс. Тэгээд тийм хүмүүст бол тэр давс яодтой давс энтрийг бол өгдөг тийм юу бий л дээ. Арга бол бий. Баян тооройн айлууд буурын голын давсаан хэрэглэхээс гадна тоорой модны буултыг хөөлгөгчийн оронд ашигладаг. Энэ тухай Монгол өв соёл нэвтрүүлгийнхээ өмнөх дугаараар дэлгэрэнгүй хүргэсэн билээ. Манай зогтой ингээд бид ерөөс манайхаас давс хийж байгаа усуд байхгүй. Битэрэл тэгэж ингээд усуудыг нутгийн аюугаар хангаж яхин да давсаар. Тэгээд хойштуул юм гарч ирэх вэ л үгт. Битэр ч одоо өндөр настай усууд шүү дээ. Энд чинь 80 хүрэх гэж байгаа хөгшин. Надаас 10 ахгүй нэг надаас дээр шүү. Хөл гар сайтай. Манай хадмууд яс сайтай болсод байгаа. Би ч тэгээд бас яг хөө тэг ажил хийгдэг л байсан ч одоо тэгээд бас жаахан муудах гээд байгаа шүү. Тий, ерөөсөө нэг олон жил сургууль суугаагүй юунд л өссөн усууд энд айл болоод тэгээд эндээ байгаа л тэгээд одоо ерөн сайхан штэ баян тоор. Дулаахан бүлөөхөн улсууд их ажилтай, манай эндийнх их ажилтай. Ногоогоон тариад идчихэн, ногоогоон дараад идчихэн. Тэгээд мал хуйгаа маллаад явчихна, мал хуй их өсөж байгаа. Нэг сайхан ажилтай усууд манай эндийнх. Би тэгэл дээгүүр хойгуур жаахан нутаглаад зогт моктоор явж илээс. Тэгээд нэг жаахан эвгүүдэж өрөөл хүүхэд мөхөд тэгсэн чинь би нэг ламууд үзүүлвэ. Тэгсэн чинь та баян тоороод очоод юмаа хийгээвэ чи гэж хэлсэн. Тэгэл ирээл баян тоороод одоо тэгэл хүүхдүүд манай хүүхдүүд зугаар зүүн тийш отод байна. Зарим 5-7 байна, зарим нь отод байна. Отоос хажуухан талд нь 100 км-ийн зайтай малчин байна. Тэр бүгд одоо битрийг хүрээдэрлэгдээ. Тэгээ би бас нэг явдгаа бадгаа хүүхдээнд очичгоо зүгээр байгаад байлтай биш. Нэг ажлыг хийгээд өгөхтөр чи нэг ажил хийх чадвар ч муухай юм чи. Тэгээ би явдгаа бод ер нь битэр л байна энд. Манай хүүхдүүд ингээд зүү тийш явчихсан. Алтайн цаадах говь үзүүштэй хийгээд үдсгэлэнтэй. Төвийн соёлоос жаахан хол болохоор тэнд өдгөө бидний ирж хайгаад байгаа өв соёл түүхмэн үлдэн хоцорчээ. Буурын голын давс нь дараа жил нь дахиад л ургах бол энд үлдэж хоцорсон өв соёл минь хизээ хүртэл тэсэх нь тодорхойгүй. Алтайн цаадах говьд хавар цаг иржээ.